Оройн төргийн сүлд нэвтрүүлэг ээлж дугаар эхэлж байна. Сумынхаа хүн эмнэлгийн барилгыг шавардахын тулд засаг дарга нь ерөнхий сайдаар цохолт хийлэгдэг, малчид бэлчээртэй худаг гаргахын тулд улсын их хурлын гишүүнээр зардлыг тогтоологод гаж тогтолцоо аймаг нийслэлийн хөгжлийг чөтгөлсөөр байгаамаа. Улсын хөгжил үндсэн нутгаас буюу бидний хэлж занснаар орон нутгаас маш их хамааралтай учир эрх мэдэл төсөв санхүүгийн энэ хэд төвлөрөл нь монголчуудыг ядуу бураа хөгжүүлгүй болгосоор байгааг гадна дотны эрдэмтэн судлаачид олонтоо тэмдэглэжээ. Тиймээс бүхнийг дээрээс шийдэг энэ тогтолцоог өөрчлөх цаг нь болсон гэж аймаг нийслэлийн төсөв захиран зарцуулагч нар үзэж байгаа юм. Төрийн ордон сургалтанд хамрагдсан эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг дарга нартай уулзах үеэр Монгол улсын ерөнхийлөгч эрх мэдлийн хуваарлалтыг зөв голдролд оруулж, ялангуяа төсөв санхүүгийн эрхийг үндсэн нутагт нөхөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм а. Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж энэ уулзалтын эхэнд ажлын үр дүн сайн байх эсэх нь мөнгнөөс биш харин удирдлагаас ихээхэн хамаатай гэдгийг онцлон хэлсэн. Мөн ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаанд төрдөх иргэний оролцоо, хууль шүүхийн шинтгэл, орон нутгийн эрх, байгаль орчин гадаад бодлого гэсэн 5 гол бодлогыг баримтлан ажиллана. Энэ 5 бодлогоо хүн байгаль гэсэн тулгуур зарчим дээр үндэслэн хэрэгжүүлнэ гэж тайлбарлаж байсан юм а. Мөн сум, аймаг, нийслэлийн хөгжилтэй холбоотой аливаа асуудлыг шийдэхдээ тухайн нутагт амьдарч байгаа иргэдийн санал бодлыг заавал сонсож байхыг иргэдийн хурлын дарга засаг дарга нарт ерөнхийлөгч загтлаа. Түүнчлэн сумынхан аймгийн хэмжээнд, аймгийнхан улсын хэмжээнд сэтгэж үйл ажиллагаа бодлого чиглэлээ тодорхойлж байгааг зөвлөсөн юм а. Ер нь иргэн оролцдоггүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Манай удирдлага, манай дарга нарын ер нь нэг ажлын арга барилын хувьд иргэдийг асуудалд оролцуулаад ирэхээр нэг тийм асуудал хүндэрнэ гэсэн ойлголт байдаг. Харин асуудлын шийдэл их амархан болдог. Та нар ч бүгдээрээ мэдж байгаа хүнийг асуудалд оролцуулаад ирэхээр тэр оролцсон асуудлаа хүн хэрэгжүүлэх дуртай байдаг. Одоо хууль ч юм уу ямар нэгэн зүйл шийдэл гаргах гэж байхдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсээ оролцуулаад санал бодлыг аваа шийдсэн байх юм бол чи оролцсон, чи мэдсэн шүү дээ гэж. Нөгөө талаасаа тэр хууль, тэр дүрм журм хэрэгжих баталгаа нь бий болдог. Тэрнийг ерөөсөө нөхцөлдүүлдэг үндсэн зүйл нь тэр юм л да. Өнөөдөр ерөнхийлөгчийн дэргэд энэ иргэний танхим гэж ийм танхимын нээлт бас хийх гэж байгаа. Ерөөсөө ардчил тогтсон улс орон бүхэнд очиход нэг 2 институт заавал байдаг. Нэг нь бол тэр иргэний танхим гэж нэрлэдэг байшин бүх хотуудад байж идэг. Нөгөө талд нь хууль дүрмээ зөрчдөг улсуудыг одоо барьдаг, хордог, шийтгдэг тийм газар байдаг жишээтэй. Тэгэхээр нэгэнт иргэний нийгмээ байгуулж байгаа бол бид нар иргэдээ оролцуулж асуудлаа шийддэг энэ юм бол хамгийн чухал гэдгийг энд хэлэх гэсэн. Сум бүхэн, аймаг бүхэн ерөөсөө гаргах гэж байгаа шийдвэр бүх шийдвэрээ биш юм гэхэд гол иргэдтэйгээ зөвлөх шаардлагатай шийдвэрээ нэг танхимдээ сонирхож байгаа улсуудын цуглуулад за нэг ийм асуудал байна. Ингэж асуудлыг шийдэж байгаа шүү. Саналыг ч авъя гэж аваад асуудал шийдчих юм бол араас нь янз бүрийн юм гараад байдгүй. Манай төрийн ажлын нэг зовлон болвол нэг хэсэг албан тушаалтай улсууд нь юмаа нууж шийддэг юм шиг нөгөө талд нэг хэсэг шудраг улсууд тэрнийг илрүүлдэг юм шиг болоод тэгэл дараа нь ямар ч шийдвэр учир утгаа алддаг нэг ийм байдал байгаа. Тэгэхээр энээс бүгдээрээ салж энэ явд зорж явж байгаа нийгмийнхаа гол учир утгыг ойлгож энэ гаргаж байгаа шийдэлдээ иргэдээ оролцуулах асуудал хамгийн чухал шүү гэдгийг энд хэлэх гэсэн. Дээрээс нь төрийн захиргааны ажлын талаар та бүхэн сайн мэднэ. Ер нь төрийн үүрэг орчин үеийн нийгэмд ямар болж байна гэхээр одоо захиргааны талаас зохицуулах руу шилжиж байна. Зохицуулахаасаа цаашаа иргэддээ туслах руу гэсэн ийм л хэлбэрлүү шилжиж байгаа. Тэгэхээр миний хийж байгаа ажил, миний ажлын арга барил өнөөдрийн одоо төрийн удирдагч иргэдээсээ сонгогдсон иргэдийнхээ эрх ашигыг хамгаалдаг хүний хувьд миний ажил нийцэж чинь үгүй юу гэдгийг ийм маягийн шалгуураар тавьж ажиллавал зүгээр баха гэж ингэж бодож байгаа. Аймаг сум бүрт хэдэн 10 жил үе дамжин хийж ирсэн хийж чаддаг зүйл гэж байгаа. Түүнийгээ үйлдвэрлэн брэнд болгож тэр чиглэлээр нь дэмжлэг үзүүлж ажиллах нь хөдөөд үйлдвэрлэлийг хөгжүүлж орлогыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болно гэж ерөнхийлөгч хэллээ. Мөн олон жил мал сүргээ өсгөн үржүүлж байгаа тухай бахархан ярьдаг байсан. Харин одоо хүн амаасаа 20-с 25 дахин ихээр өссөн мал сүрэг асуудал дагуулж эхэллээ. Бэлчээр даацгүй усгүйд сүлжиж байна. Бас 2 өшөд мах экспортлох асуудал тарифын эрүүл ахуйн олон асуудал дагуулдаг. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах ёстойг тодорхойлохын тулд ерөнхийлөгчийн баг ажиллаж байгаа. Тэд Парист байрлах Дэлхийн мал эмнэлгийн холбоонд бие төлөөлөгч явуулж Монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргах асуудлыг судалж эхэлсэн юм байна. За мөн аймаг нийслэл сумын хэмжээнд шийдэх нийгэм эдийн засгийн олон бэрхшээлтэй асуудал бий. Жижиг дунд үйлдвэрлэл, бэлчээрийн дац, ажлын байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн олон бэрхшээлтэй асуудлыг шийдэх боломж байгаа.
Тэр нь иргэдээ эрх мэдлийг олгож шийдвэр гаргах төвшөнд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх явдал гэж ерөнхийлөгч хэллээ. Нэг үе улсын төсвийг төвлөрсөн байдлаар нэгдсэн журмаар зохицуулах шаардлагатай цаг үе байсныг үгүйсэхгүй. Гэвч засаг дарга нар банкны кассчин шиг үүрэгтэй байхаасаа татгалзах цаг нь болсон. Сумын төсвийг төрийн ордонд биш сумандаа хэлэлцэж шийддэг. Тэр нь олон нийтэд нээлттэй байж иргэдийнхээ санал бодлыг тусгадаг байвал хэрэгжилт нь илүү үр дүнтэй болох учиртай гэж ерөнхийлөгч онцолсон юм а. Тэр төгрөг хуваарлах эрх мэдэлтэй. Тэн дээрээ санал гаргаж өгдөг. Тэгээ тэрнийг нөгөө засаг дарга нар одоо би зарим засаг дарга нар надтай уулзж исэн хэлж исэн бүр бөөн зовлон болдгийг надад болчихно. Дараа нь тэр хийлгэх гэжээс ажлаа өөрчлөнө. Би тэнд зарцуулахгүй энд зарцуулна. Өөрсдөө хяналтыг хэрэгжүүлнэ. Өөрсдөө хэрэгжүүлэх компанийн баг тэр байгууллагын хүртэл зааж өгнө. Энэгээр хийлгэн шүү гэж. Гэхдээ тийм юм хэлж байгаа их хурл бол ямар юмныхан засгийн газрын одоо эрх мэдэл тэр төсвүүдээр хяналт тавина гэж байхгүй, өдөртмийн хяналт байхгүй, орон нутагт тэр өгөх тухай ойлголт байхгүй. Эндээ л илүү их мөнгө зарцуулж, эндээ л тэр тойргийн эрх ашиг гэдгээр л харах гэж оролдоно л доо. Ийм учраас энэ байдалд энэ жил бид нар ерөөсөө эцэс төгсгөл болгох хэрэгтэй. Тэгээд одоо энэ нэг 4-5 чиглэлийн ийм хууль батлагдж байгаа, хууль бэлтгэгдэж байгаа юм байлээ. Манай зөвлөхүүд бусад улсууд оролцоод тэгээд Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн удирдлага, Ардчилсан намын бүлгийн удирдлагуудтай уулзсан бүлгүүдийн удирдлагууд ер нь их аятайхан хүлээж ойлголцож авч байгаа. Гэхдээ ерөөсөө аймагт өгж байгаа төсвөө тэр одоо тавьдаг шалгууруудын тавиал тэгэл ер нь тэр заалтуудыг бол бүхлээр нь шилжүүлж явах хэрэгтэй. Тэр дотроо яаж хуваарлах яах вэ гэдгийг аймгийнхаа иргэдийн хурал дээр их хурал дээр ярьдаг шиг л та нар ярил. Сум руу явж байгаа юм сумын иргэдийн хурлын цуглуулчаал их хурал дээр ярьдаг шиг л тэнд байгаа тэр 30-40 сая төгрөгийн асуудал хөрөнгө оруулалтынхаа юмыг суман дээр ярьдаг. Тэгээд тэндээс орлого нь яаж нэмэгдэжээвэл тэр сумын одоо тэр зарцуулах мөнгөний хэмжээ сумын ард иргэдийн амьдрал дээшлээл төлж байгаа мөнгө нь нэмэгдэжээвэл манай сумынхны амьдрал өөдлөх юм байна. Тэгэхээр ийм байдал руу эргэжил ер нь энэ нэг төсвийн бодлого орон нутг руу хандсан эдийн засгийн бодлого дээр эргэлт гаргасан ийм жил болгоё гэж засгийн газар ч ярьж байна, их хурлч ярьж байна. Та бүхэн ч их хурлд шаардах зүйлээ шаардах хэрэгтэй, засгийн газартаач хэлэх зүйлээ хэлэх хэрэгтэй. Тэгээд их хурл руу энэ хуулиуд орохоос өмнө заавал ерөнхийлөгчд танилцуулаарай гэж засгийн газартаа бид нар ярьж байгаа. Тэгээд танилцаад эндээс одоо орох санаа бодлоо оруулаад тэгээд оруулна. Тэгээд тэр хууль тэр орон нутагт жинхэнэ эрх олгосон байдлаар батлагдах шүү дээ. Хамгийн гол асуудал энд Батболд гэдэг ерөнхий сайд суучаад тэр одоо суманд байгаа, тэр багт байгаа асуудлын төлөө санаа зовдөг биш. Тэр багт байгаа, суманд байгаа засаг дарга, тэр баг сумынхаа ард иргэдийн амьдралын төлөө яг энд байгаа ерөнхий сайд шиг санаа зовдөг байж л улс орон хөгжин шүү дээ. Тэр л ойлгомжтой. Тэр санаа зовдөг байх нь эдийн засаг тэр төсвийн, тэр боломж түүнийг тэр нь өөрийнх нь гарт байж чадах юм бол тэр хүний санаа зовлт бол одоо бүрэн болно гэж ингэж ойлгож байна. Дээрээс нь орон нутгийн эрх гэж орон нутаг гэдэг энэ хэллэг бол бас тийм буруу хэллэг юм буруу ойлголт юм гэж би хөвдөө үзэж байгаа. Орон нутаг гэдэг бол үндсэн нутаг гэсэн үг шүү. Ер нь одоо орон нутгийг бид нэр үндсэн нутаг гэж нэрлэж юмэр юм шүү. Миний үндсэн нутаг, миний үндсэн захиргаа гэж ярьдаг шүү. Ер нь энэ төрийн саарл ордон төрсөн дарга гэж байхгүй. Аймгийн засаг даргын тамгын газар төрсөн дарга гэж байхгүй шүү. Аль нэгэн сумын нутаг дэвсгэр дээр аль нэгэн булаг, аль нэгэн эмнэлэгт, аль нэгэн газар төрсөн л. Тэгэхээр үндсэн захиргаа юм бол, үндсэн нутаг юм бол хүний үндсэн эрх тэнд хэрэгжих ёстой. Үндсэн мөнгө хөрөнгө тэнд эргэлдэж явах ёстой. Улсын үндсэн хөгжил тэнд л бүрэлдэж явах ёстой. Орон нутгийн төсвийг Сум аймаг нийслэлийн иргэдийн хурал засаг дарга нар биш, улсын их хурлын гишүүд тодорхойлдог буруу чиг хандлагыг өөрчлөх цаг нь болсон гэдэг дээр олон хүн санал нэгтэй байна. Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг хамгаална гэж үндсэн хуулинд заажээ. Мөн төсвийг хянаж зөвшөөрөл олгодог төрийн эрх барих дээд байгууллага бол улсын их хурл, харин гүйцэтгэгч нь засгийн газар. Гэвч өнөөдрийн улсын их хурл Сум аймаг нийслэлийн хөрөнгө оруулалтыг шийдэж, мөнгө хуваарлдаг, түүндээ хяналт тавьдаг, хэрэгжилтийг шалгадаг гаж тогтолцоотой болчиход байгаа юм а. Засаг дарга нар ойрын энэ төсөв дээр нэлээд шөмжилтэй хандж байна. Өчигдөр сангийн сайттай уулзсан энэ дээр санал бодлоо хэлсэн. За ерөнхийлөгч хориг тавьчаад байна. Одоо энэ байдлаар бол миний хувьд л хувьдаа хоригийг хүлээгээд авчаасаа гэсэн ийм бодолтой байж байна. Зөв юу гэдгийг их хурлын гишүүд дээр тэр өмт өргөч гэдэг юм уу. Орон нутагт үндсэндээ засаг дарганаас нэг төрөний хөрөнгө оруулалт тавиагүй. За юу гэдгийг нэг сумын сургуулийн
одоо бүхийн дэвжигч гэдэг юм уу, майхан палатч гэдэг юм уу, туг сүлд байрлуулагч гэдэг юм уу, энийг үндсэндээ их хурлын гишүүд мэдээж энд батлуулах юм бол орон нутгад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгч, сомонд иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчд байх үндсэндээ шаардлага байхгүй л дээ. Үндсэндээ их хурлын гишүүд энцэнтэйс төсөө мэдж байна гэдэг чинь 76 сангийн яамтай болж ийн гэсэн үг. 76 төсвийн эрх баригчтай болж ийн гэсэн үг. Аймгийн засаг дарга юм уу, сумын засаг дарга иргэдийн хурал бол үндсэндээ кассын үүрэг гүйцэтгээд л явж явах ийм л байдалтай байж байна. 2010 оны төсвийн тухай хууль бодлогогүй олон зүйлийг өөрчилнө гэдэгт олон нийт итгэж байлаа. Засгийн газар ч ийм амлалтыг өгч байсан юм а. Гэвч улсын их хурлын гишүүд уг хуулийг батлахдаа тойргийн зарчмаар хуваарлагдах мөнгөний хэмжээгээ нэмснээс Монгол улсын хөгжил нийгмийн эдийн засгийн дэвшлийг авчрах томоохон бодлогуудыг тусгаж чадсангүй. Сангийн сайдыг хэлж байгаа гэдэг юм уу? Одоо сайд нар ярьж байгаа бол эх хонд бол төсвийн эргэлтийн жил болно. Орон нутагт эрх мэдлийн өгнө за гэж байна. Гэхдээ энэ хоргийг хүлээж авах юм уу? Орон нутагт хөрөнгө оруулалтууд бодлогын шинжтэй хөрөнгө оруулалтууд үндсэндээ хийгдэхгүй шүү дээ. Хайрын 2 тэрбум төгрөг, хайрын 500 сая төгрөг шүү дээ. 500 сая төгрөгөөр юу гэдгийг ажлын байр нэмэгдүүлсэн нэг том зах баригч гэдэг юм уу? Өгвөл хүн ардын сайн сайхны төлөө нэг том гудамж байгуулагч гэдэг юм боломжтой. Тэгтэл энэ жижигдээд юу гэдгийг нэг сургуулийн одоо бүхийн дэвжээч гэдэг юм уу? Сүлд одоо юу гэдгийг жижиг сажиг юмд хуваарлцдаг. Нэр заагаад хуваарлцчихлаар бид нар тэрийг иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр зөвхөн ёсчлох асуудал байна гэхээсээр өөрчлөх ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал үндсэндээ утгаа алдж байна гэсэн энэ шүүмжлэлийг өчигдөр сангийн сайд бусад сайд нарт нэлээд онцгойлон тавьсан. Манай бусад засаг дарга нар ч гэсэн бас энэ орон нутгийн эрх мэдлийг хэт бөмбөлж байгаа асуудал дээр бол нэлээд бас санал бодлоо хэлж байгаа. Улсын их хурлаар төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсны дараа аймаг нийслэл сум дүүргийнхэн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого чиглэл үйл ажиллагааны зардлаа хэлэлцэх учиртай харин хууль тогтоох дэд байгууллага тэдний өмнөөс ажлыг нь хийгээд өгчгөөр иргэдийн хурал дээрээс өгсөн төсвийг ёсчлон баталгаас өөр үүрэггүй болчиход байна. Тэгэхээр орон нутгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх асуудлаар манай аймагуудын иргэдийн хурлын болон засаг дарга нар нэлээд сайн ярьж байна л да. Бид сүүлийн 10 гаруй жил ер нь орон нутгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, нэмэгдүүлэх асуудлаар байнга ярилдаг. Гэхдээ нэг тодорхой үр дүнд хүрдэггүй. Харин сая бид нартай Монгол улсын ерөнхийлөгч уулзаж орон нутгийн санхүүгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үг хэлж үүрэг даалгавар өгч байна. За энэнд бол бид нар бас хурамшиж байгаа. Ялангуяа орон нутгийн санхүүгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх асуудал их чухал байна. Хэд хэдэн чиглэлийн асуудал байна. Нэгдүгээрт нь бол өсвөн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль болвол орон нутгийн эрх мэдлийг нэлээ хомжсон ийм хууль байгаа. Энийг өөрчлөх тухай асуудлаар бид нэг санал гаргаж байгаа. Энийг төсвийн шинэ хууль гэж боловсруулахаар засгийн газраас боловсруулж байгаа юм байна. Энд бас тодорхой саналуудаа өгч байна. За хоёрдугаарт нь бол татварын тогтолцоогоо манайх эрс өөрчлөх ёстой юм аа. Эрс өөрчлөх ёстой. Өнөөдөр бүх татвар төвдөө төвлөрөөл буцаад хуваарлагдчихэ. Уул нь орон нутаг өөрөө татвараа хураадаг, эргээ зарцуулдаг энэ эрх мэдэл байх юм бол өчнөө олон асуудлуудыг шийдэж болно. Өнөөдөр улсын их хурлаас гаргаж байгаа шийдвэр, ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлийн шийдвэр зүгээр нэг суманд байгаа бэлчээрийг хашихад 5 сая төгрөг гэл байж шít. Сая та бүхэн харсан баг. Улсын их хурлаар баталсан 2010 оны төсөвдөр нэг сумын бэлчээрийн талбай хашихад 5 сая төгрөг. Нэг сумын спортын тоглоом байгуулахад 10 сая төгрөг гэл яриа сууж шít. Их хурл бол ийм асуудлыг ярмааргүй бодлогын асуудлаа яриад энэ орон нутгийн хөрөнгө оруулалтын асуудлуудаа орон нутаг өөрөө ярьж байвал их дээр байгаамаа. Одоо орон нутгийн иргэдийн хурлууд хуралдахад зүгээр сангийн яамаас боловсруулсан юмыг ёсчлоод явуулах нэг ийм байдал бий болж байгаа. Энэ чиглэлээр бол 2010 онд их дэвшил гаргая гэж ерөнхийлөгч уриалж байна. Орон нутгийн удирдлагууд бид нэр бүрэн дэмжиж байна. Засгийн газар өчигдөр бас ерөнхий сайд уулзалтсан. Ороо бас ерөнхий сайд арга хэмжээ зохион байгуулсан. Энэ дээр аймагуудын дарга нар их тодорхой саналуудаа хэлсэн. Сангийн сайд их тодорхой саналууд хэлсэн. Эдгээр маань ер нь 10 онд бид нэр орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарья гэж ингэж тал талтай ярьж байгаа. Ямар ч гэсэн бид нар бол 10 онд дэвшил гарах нэ л гэж гордож байгаа. Улсын их хурлын гишүүд хууль тогтоох, бодлого боловсруулах, хуулийн хяналтанд хэрэгжил тавих үндсэн үүргээ биелүүлэх биш, харин цэцэрлэгийн эрхлэгч шиг аж ахуйн ажилд илүүтэй анхаарал хандуулдаг болжээ. Тэд энэ байдлаараа сонгогчдод таалагдах биш, харин ч бидний ирээдүйг буснуулж хөгжлийг чөдөрлөж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эргээд тэдний саналыг авахар тойргийн зарчмаар мөнгө хуваарлаж байгаа нь үүний нэг тод жишээ гэж хэлж болно. Монгол улсын ерөнхийлөгч 2010 оны төсвийн тухай хуульд бүрэн эрхээгээ хүрээнд хориг тавьсан. Харин өчигдөр улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүдээ олонх нь ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзаад байгаа.
Тэд хууль тогтоогч эсвэл цэцэрлэгийн эрхлэгч гэдгийг олон нийт ялгаж танихгүй болчиход байна. Уг нь эрх мэдлийн хуваарлалтыг үндсэн хуульд тов тодорхой заагаад өгчихсөн билээ. Гишүүд хууль батлах үүргээрээ төсвийн тухай хуулийг баталсан өгөөл баталсан лавтай тэд хууль зөрчөөг нь үнэн байна. Харин агуулгыг нь харуул гүйцэтгэх засаглалын эрх үүргийг хуваалцаж өөрсдийнхөө үндсэн үүргээс татгалцсан гэж хэлэх үндэстэй төсөвт хяналт тавих нь их хурлын үндсэн үүрэг байдаг лээ. Ер нь бид дор бүрнээ хууль заасан үүрэг хариуцлагаа ухамсарлаж биелүүлэх ёстой. Малчид хамтран хадлан хичээлээ бэлтгэх үүрэгтэй. Нийслэлчүүд утаатай тэмцдэггүй хотын захирчаас сольдог эрхтэй байх ёстой юм а. Гэвч энэ эрх мэдэл өнөөдөр зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байна. Хууль тогтоох дэд байгууллага нь эрх мэдлээ хэтрүүл засаглалын хэд төвлөрлийг үүсгэснээр Монгол улсын хөгжил яст мэлхийн хурдаар урагшилж бүгдийг дээрээс шийдсээр байтал ажилгүйд л ядуурл буурахгүй өнөө хүрлээ. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эх он 5 орчим тэрбум доллар байх бол ижил гараанаас арчлал төхөл тавьсан бусад улс орнууд дунджаар 5 орчим тэрбум долларт эргэлдэхээр байна. Бодлогын гажууд эрх мэдэл төсөв санхүүгийн хэд төвлөрөл улсын мань хөгжлийг ингэж чөтгөрлжээ. Сүүл нэвтрүүлэг өндөрлж байна.